Та бүхэндээ гадна сайдинг террас ашиглах материалыг танилцуулъя. За LG брэндийн LX High-ийн Fusion гэдэг брэнд нөрөө яг гадна террас сайдинг ашиглахын дээр бол энэхүү брэндээс бол оруулж ирдэг байгаа. За энэ нь өөрөө өндөр чанарын модны нунтаг байгаль дэлтэй давирхаагаас бүрдэх бөгөөд модны давуу талыг ашиглан удаан эзлэгээтэй байгаль эко ээлтэй дээд зэргийн чанартай материалыг бий болгосноор давуу талтай байдаг. Өндөр чанарын модны нунтаг дотроо модны powder буюу нунтаг, модны fiber буюу эслэгийг агуулад үүнийгээ давирхаагаар бэхжүүлж өгснөөрөө модны давуу тал дээр нэмэх нь байгалийн орчинд ээлтэй давирхааны давуу талыг модны дутагдлыг нөхөх зорилгоор оруулж өгснөөрөө байгалийн модноос илүү чанартай бүтээгдэхүүнээ гаргахад онцлог талтай. Модны давуу тал нь маш сайн боловсруулах чадвартай барилга дээр байгалийн бүтэцтэй байдаг бол давирхааны давуу тал нь байгаль орчинд ээлтэй ус чигний эсэргүүцэл сайтай мөн деформац буюу өнгө алдахад төсвөртэй үн цэнтэй гэдэг давуу талуудыг агуулж байна. Музын түүхийн үндсэн айлга нь өөрөө 50-60% модны гурил, солонгос, нарс дахин боловсруулсан түүхий, давирхаа 20-40% буюу олифин давирхаа, мөн нэмэлтээр 10-20% тусгайны материал тогтворжуулан бэхжүүлэгч пигментүүдийг агуулдаг байна. VPC буюу модон ховцор нийлмэл болон модон полимер нийлмэл үйлдвэр гэж гадуур байдаг бол манай бүтээгдэхүүний хувьд VPC модны нунтаг нийлмэл болон VFC буюу модны эслэг нийлбэр байдаг байна. Энгийн ашиглалтын байдал нь өөрөө тавцан дээр буюу гадна тохиолдолтой гадагшаал парк авсны газар бассейн аралжаа мөн дэмж дээврийн тавцанг бол хийж болдог. За сайдинг буюу ландшафт архитектурын гадна талын ханы өнгөлгөөний материалаар хэрэгжилж болдог. Үүнд арилжааны барилга, офис, сургууль энэ гадна талын хан, орон зүйцлийн гадна талын ханаар ашиглаж болдог. Мөн хашаа буюу ландшафт архитектур, хашаа хаашлага, нуур, гол, парк, хашаа, дууны зам, гүүр, ховийн сууцны хашаа байдлаар ашиглаж болно. Мөн хурдан тавцан буюу дотор шал, тагт, террас, цэцэрлэг, агуулгын өрөөний шал байдлаар ашиглаж болдог байна. LG Fusion нь дотор талдаа модны эслэгийг агуулдаг бол эслэг буюу ургамалд агуулдаг гол арга хэсэг гэж хэлж байна. Түүнийг агуулад гадна талдаа яг модны үртэс буюу powder-ыг ашигладаг. Харин бусад шалнуудын хувьд болохоор гаднаач дотрооч модны үрцгийг агуулга эсвэл дан пластик байдлаар хийгддэг байна. За ийхүү гадна дотноо өөр модны үртэс болон эслэгийг агуулгын давуу тал нь юу юм бэ гэхээр за гадаргуу талдаа модны үрцэн бодит мод шиг төрхийг харуулдаг. Усан төсвөртэй, бохирдол төсвөртэй, цаг агаар төсвөртэй мөн цахилгаан дамжуулдаггүй. Дотор талдаа модны эслэгийг агуулгах нь өөрөө модны агуулмж өнөртэй, өндөр хүчин чадалтай буюу хамгийн их ачаалтаадаг, өндөр хэмжээс тогтвортой байдал, дахин боловсруулсан давиргааг хамгийн их ашигладаг байна. Ингээд байгальд орчинд ээлт давиргаа нэмэх нь модны эслэг байна. За үзүүлэлтийн хувьд гадна террас, сайдингийн энэхүү түүхийн үзүүлэлтийг дараах 6 үзүүлэлтээр бол харьцуулан авч үздэг байна. За үүн дотроо бид нар модтой мөн босод VPC шалгуудтай харьцуулж үзсэн байна. За модыг нь ягаан өнгөөр, VPC шалыг нь цэнхэр өнгөөр, харин Fusion брендийн бүтээгдэхүүнийг улаан өнгөөр тодорхойлсон байна. За засвар өөрчлөлийн хувьд болохоор Fusion өндөр оноог авдаг байна. Мөн байгальд ээлтэй гэдгээр өндөр оноо авдаг. Ашиглалтын хугацаа буюу нэг удаа хэрэглээд дахин засвар орохгүй удаан хугацаанд ашиглах хугацаагаараа мөн өндөр. Өнгө алдал багтай, гадруугийн шинж чанар мөн байгалийн шинжийг агуулсан механик хүч чадлын хувьд дац өндөртэй гэсэн юм үзүүлэлтийг харуулдаг байна. За хамгийн гол нь Fusion рейлийн талаар нэгтгэж хэлэх юм бол энэ нь өндөр чанарын байгалийн модноос илүү сайн дээд зэргийг бэхжүүлсэн мод юм. За зорилт цацил нь хаус, орон сууц, байшингийн тагт мөн өндөр чанарын байгалийн модны оролт болон ашиглаж болдог. Бүтээгдэхүүний онцлог бүтцэн хэмжээ нь 20 мм-ийн зузаантай, 140 мм-ийн өргөнтэй, 2400 мм-ийн урттай. Гадаргуугийн хувьд байгалийн модон бүтэц загварыг давтахгүй дизайн, модны хувьд модны эслэгийг агуулсан. За тэгээд давхар тусах бүтэц буюу физик шин чанарыг сайжруулах, гулсахгүй, хөгжрөхгүй, антистатик шин чанартай.
Хүчин чадлын үед байгалийн мочийг давтагдан цагаарсан хэв маяг байдаггүй. Модтой төстэй төр эслэг нь модны сул талыг бэхжүүлдэг. Гадаргуу дээр байгалийн модон бүтцэд ялгах өнгөгүй байгалах юм. Цэвэр модоор холилддог тул өнгөхийн маягийн хэрэгжил сайн байдаг. Галтрахгүй бөгөөд цахилгаан өсөлтийг багасгах тул гадаргуугийн боловсролт хийдэг. Европын чанарын стандартын R10 гэдэг стандартын халтрахгүй гэдгээр R9-д нь байдаг. За хүний биеийн хүчтэй 0.05 кВт буюу хүчтэй дамжуулалтгүйгээр давуу талтай. Хаагарал гажуудал байхгүй тул нэмэлт засвар үйлчлэл хийх шаардлагагүй. Энэ нь анх авсан шигээ удаан хугацаанд ашиглагдаж болох юм аа. Өнгөний сонголтын хувьд 7 төрлийн өнгө байгаа. За та бүхэн 7 төрлийн өнгөнөө сонгох боломжтой байх нэ. Бодит байдлын зургийг харуулбал за Сөүлийн Пьончанд орон сууцны загвар. За мөн амны орон сууцны загвар. За барилга дээр хийгдсэн зургууд. Мөн бас за ийм байдлаар өргөн хэрэглэгддэг байх нэ. Хамгийн гол нь конденсац буюу суудаггүй, агшдаггүй, халуун болон хүйтэн, чихтэй болон хуурайд ямар нэгэн өөрчлөлт ордгүйгээрээ давуу талтай. За техникийн үзүүлэлтүүдийг мөн стандарттай харьцуулан харуулсан байна. За та бүхэн эндээс техникийн нарийн үзүүлэлтүүдийг харж байна. За техникийн нарийн үзүүлэлтүүдийг хийсэн тестийг баталгаажуулсан бичиг баримтуудыг харуулсан байна. За мөн ISO стандарт болон өмчийн үнэлгээ хийгдсэн тестүүд зэрэгээр бол хангагдж байгаа. Барилгын ажил дээр болохоор юу хийдэг вэ гэхээр гадна террасын эвлэлээд нураад доод төмрийн барилгын ажил хийгдэн зүссэн тал дээр хөөс наадаг. Барилгын үндсэн материалаа өрч тавина, үндсэн материалын холболтууд хийгддэг. Ханын өнгөлгөөний материал хийгдээд хажуугийн өнцөг булан гаргаад хажуугийн талын барилгын ажил тусдаг.